За баярлалаа. За юуны өмнө Цэнгэн гүшүүний өргөн барьсан хуулийн төслийг бол үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Ер нь сүүлийн 10 жилд манай эдийн засаг дахь төрийн оролцоо хэд хавтгаарсан, алдаа завхрал гарсан гэж бидний яриад байгаа зүйлийн бас нэг айгуу тод илрэл бол энэ бет томилж исэн явдлууд. Тэгээд энэ бет томилсон тохиолдлуудыг хараад байхад нөгөө түрүүний миний хэлдэг Монгол Ардын намын үнэлэхүй олонхоор далаалгасан тэр юм дарангуулын эхлэл бөгөөд ковид авсарсан энэ одоо эдийн засаг дахь төрийн оролцоо хэтэрсэн явдлыг л бас илтгэж байгаа зүйл байгаа. Дамл та 19 онд 3 дугаар сард хэний ч мэдэхгүй байсан юм хуулийг үндслээд тэгээд анх удаага бет томсон. Тухайн үед хэрэг би андуураагүй бол хөрс өх ерөнхий сайд байсан. За мөн одоо оюутны ерөнхий сайдын үед энэ явдал давтагдсан. За хамгийн сүүлд бол одоо зандан шатар ерөнхий сайдын үед бол энэ явдал дахиад хэд хэдэн тохиолдлоор бол давтагдсан байгаа. Тэгэхээр ер нь л өнгөрсөн хугацаанд бий болж байгаа энэ нөгөө хуулийн засаглалаас ухарж байгаа байдал, төрийн оролцоогууд хэд даймжруулж байгаа байдлын л одоо нэг илрэл гэж хараад байгаа энэ бет томилж байгаа явдал бол тэгэхээр нэг асуулт байна. Одоо энэ бол одоо ардчилсан үндсэн хууль батлагдахаас өмнө бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газарт онцгой эрх олгосон ийм зохицуулт гэдэг ааш тий. Тэгэхээр одоо зүгээр эрх зүйн чадамжгүй болцсон. Тэгээ одоо ер нь бол одоо аль үшээ хүчин төгөлдөр бус байх хэрэгтэй байсан хууль тий. Тэгэхээр захиргааны эргийн шүүхтэр ч юм уу эсвэл одоо аль нэг одоо шүүхтэр энэ асуудлыг эсэргүүцэж тийм нэхэмжил гаргасан тохиолдол байна уу? За нэгдүгээр асуулт. Яагаад вэ гэхээр ер нь бол одоо ийм төр засгийн буруутай шийдвэрүүдийг иргэд аж ахуй нэгж одоо иргэний нийгмийнхэн эсэргүүцэж тухай бүр таслан зогсоож явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тийм шүүхийн кейс бол бас маш чухал байдаг. Ер нь цаашид бид нар бас альва одоо энэ нөгөө юм төрийн эрх мэдлийг хэтрүүлж байгаа явдал дээр нийт одоо иргэд маань иргэний нийгэм маань эсэргүүцэх хэрэгтэй. Тэгээ тэр бол одоо нөгөө шүүхээр явах нь бол бас нэг арга хэлбэр шүү дээ. Энэ их хурал дээр одоо ингээд цуцлах санаачлаг оруулж байгаа нь бол одоо бас дахиад нэг арга хэлбэр тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг хариулт өгөөч гэж хүсэж байна. За хоёрдугаар асуулт нь болохоор онц байдлын тухай хуульд бол өөрчлөлт оруулж байна тийм ээ. Тэгэхээр онц байдлын тухай хуульд энэ оруулж байгаа зохицуултууд бол зөвхөн онц байдал зарласан тохиолдолд үйлчлэнэ гэж ойлгож байгаа шүү дээ тийм биз дээ. Одоо нэг онц байдлынхаа тухай хуулиар яг одоо нэг онц байдал тогтоосон тохиолдолд энэ одоо саяны төр орлон гүйцэтгэгч одоо тэр албан тушаалтнуудыг солих боломж нэгдэнэ гэж ойлгож байгаа зүг биз дээ тий. Ажлын 3 номерын микрофоныг нээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэрэн Бадам гэдэг Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Би 2019 оноос хойш Монгол улсын үндсэн хуулийн цэцэд энэхүү засгийн газарт ирэх болох тухай хуулийн асуудлаар гомдол мэдүүлээд энэ асуудал нь өөрөө өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдээгүй гэхээр Монгол улсын цэцгийн тухай хуульд 1992 оны үндсэн хууль батлагдахаас өмнөх хугацааны бүх хуулиудыг авч хилцэх эрх зүйн үндслэл байхгүйсэн. Тэгээ энэ асуудал өөрөө 2024 онд их судлалын хуралдаанаар эцэлэгдэн шийдвэрлэгдснээр энэ маргаан бол өнөөдөр хилцэгдэх боломжтой болсон. Энэ асуудлыг манай яг энэ чиглэлээр явж исэн өмгөөлөгч бол хариулна. Гол 3 асуудал байгаа. Нэгдүгээрт нь юу юм гэхээр 1966 онд Монгол улс улс төрийн бол иргэний эрхийн фактад батлагдсан фактд бол нэгдэж орсон байгаа. Энэхүү фактын зүйл залтаар юу юм бэ гэхээр Монгол улс хүний эрхээс буцсан тохиолдолд энэ талаар Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дараагад 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдал тогтоож байгаа тохиолдолд 3 хоногийн дотор гадаад харилцааны сайдаараа дамжуулаад мэдээлэл өгөх ёстой. Энэ зохицуулалт өөрөө энэ онц засгийн газарт ирэх болох тухай хууль дээр байхгүй байгаа. Тийм учраас Цэнгэн гишүүний санаачилсан ажлын хэсэг энэ хууль тогтоомжийг олон улсын факттай нийцүүлье гэж байгаа нэгдүгээрх нь. Хоёрдугаарт Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйл дээр онцгой дэглэмийг тогтоож олон хуулиар болвол энийг хүний эрхийг хязгаарлана. 25-33 дугаар зүйл дээр улсын хурал тогтоохоор Монгол улсын ерөнхийлөгч тогтоохоор зааснаас биш засгийн газарт ирэх болох тухай зохицуулт байхгүй. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль дээр нийцүүлье гэдэг агуулга явж байгаа. 3 дахь агуулга нь юу юм бэ гэхээр бүгд найрамд Монгол Ард улсын тухай
Энэ 91 оны хууль нь 92 онд үндсэн хууль батлагдсанаараа 1996 онд багтааж тэр хавсралт хуулийн дагуу хүчингү болгох ёстой. Гэтэл энэ хүчингү болгох арга ажиллагааг улсын их хурл өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа учраас ажлын хэсэг энэ асуудлыг бол оруулж ирж энэ одоо хуулийг хүчингү болгох санал тавьж байгаа. Энэ хуулийн өөрөө үзэл санаа мөн чанар нь юу юм бэ гэхээр засгийн газар шаардлагатай гэсэн тохиолдол. Шаардлагатай гэдэг үг үсэг бол дураар авирлах, ямарваа нэгэн эрх хэмжээгээ хэтрүүлэх энэ боломжийг бүрдүүлнэ гэж ойлгож байгаа. Тийм учраас Монгол улсын эрх зүйн салбарт энэ хууль бол хүчин төгөлдөр байснараа Монгол улсын хүний эрхийн олсон ололтыг цаашид одоо ямарваа нэгэн байдлаар доош нь ухраах, хүний эрхийн үзүүлэлтүүдийг хоошин татах ийм үзүүлэлт болох юм аа. Тийм учраас энэ хуулийг Монгол улсад байхгүй байх ёстой гэдэг ийм ажлын хэсгийн байр суурь байгаа. За анхаарлаа туссан баярлалаа. За 5 номер үзэж хариулъя. Ажлын хэсгийн гишүүн Мөнхбат яг одоо энэ Эрдэнэс 5 толгой болон бусад компани дээр одоо бит томилсонтой холбоотой маргаанууд дээр бол би 20 орчим маргаан дээр явсан. За үндсэн хуулийн цэцэд бол яг энэ засгийн газарт эрх олох тухай хуулийг бол 2 удаа бол хандсан. За энэ дээр хамгийн нэг жишээ хэлье. Энэ 91 оны хуульд зөвхөн бит томилох тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл эрх зүйн онцгой дэглэм буюу үндсэн хуулиас давсан онцгой дэглэм тогтоох эрхийг олгочихж байгаа. Үүний ганцхан жишээ хэлье. Эрдэнэс 5 толгой компани дээр бүтцийн өөрчлөлт хийгээд уг нь бол хөдөлмөрийн тухай хуулиар бол бүтцийн өөрчлөлтөөр ажилтнанд тэтгэмж авдаг тийм. Ажилласан хугацааны тэтгэмжийг авдаг. Гэтэл бол энэ засгийн газрын 91 оны хуулийг баримтлаад нийтлэг хууль тогтоомжийг хэрэглэхгүй буюу ерөөсөө энэ хуулиас өөр хууль тогтоомжийг огтоосоо хэрэглэхгүй. Ингээд шүүхэд хэмжил гаргаад бол шүүх 91 оны хуулийг баримтлаад тэдгээр хүмүүст бол ажил эргүүлэн тогтоох гэдэг юм уу эсвэл бол ажил